Сайн байцгаана уу? Өнөөдрийн гол сэдэв бол татвар мөн нийгмийн даатгалын шимтгэл. Энэ талаар ярилцахаар комедиан Амраг бид урьж авчираад байна. Сайн байна уу? Сайн байна уу? Таны өмссөн подолк их анхаарал татчихна л да. Хамгийн түрүүнд энэс эхлэх үү? Та яагаад нийгмийн даатгалыг дээрэм гэж бодож байгаа? Өнөөдөр яг дээрэмшил ажилтдаг болчиход шүү дээ. Яг одоо даатгал шиг биш, татвар шиг. За тэгээ бүр татвар дотроо баг дээрэмшил ажилтдаг болчиход шүү дээ. Тийм учраас ингэж өмссөн. Ер нь би ч ганцаар ингэж хэлээд байгаа юм биш. Маш олон хүмүүс хэлж байгаа. Манай нийгмийн даатгалын тогтолцоо ч нөгөө нэг юу гэдэг лээ. Solidarity гэдэг тийм тогтолцоо шүү дээ. Solidarity, ив хамт ясны тогтолцоо гэсэн байдалтай гэсэн утгатай үг шүү дээ. Ив хамт гэдэг чинь өөрөө социалист маягийн нийгмийн даатгалын тогтолцоотой гэсэн үг. Ив хамт ёс гэж ярьдаг шүү дээ. Чи ингээд бүр сонсохтол ингээд шууд социализм өнөртөж байгаа шүү дээ. Нөгөө хаа байсан социализмынхаа үеийн нийгмийн даатгалын нөгөө тогтолцоо нь одоо бол явж байгаа. Энэ яадаг тогтолцоо юм бэ гэхээр өмнөх үеийнх нь тэ дараа үеийнх нь өмнөх үеийнхнийхаа нийгмийн даатгалыг төлдөг. Ингээд нэгнийгаа ингээд төлөвлөлт явж идэг. Тэгээд миний төлсөн даатгалыг надад зарцуулагдах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь миний өмнөх үеийнхэн зарцуулагддаг ийм тогтолцоо болчиход байгаа. Тэгээ энийг зөвхөн би ингэж хэлээд байгаа юм биш. Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридманы хэлсэн мэт. Энэ ив хамт ёсны энэ нийгмийн даатгалын тогтолцоо чи өөрөө Понзи схемийн яг тэр Понзи загварчин байна. Понзи схем чи яад юм бэ гэхээр нөгөө сүлжээний эхэнд орсон хүмүүсийнхаа мөнгийг пирамидын дараачих хүмүүс төлдөг штеп. Ингэж явсаар нөгөө пирамид чинь ингэж явсаргаад тэгээ сүүлдээ хүн одоо пирамидд илсэх хүнгүй болоод ирэнгүүт нөгөө пирамид чинь дампуурууд нурж ундаг шүү дээ. Ерөөс яг энэ тогтолцоо чи яваад байна л гэж эдийн засгч Милтон Фридман хэлсэн. Тэгээ би зүгээр анх ингээд Понзи схем гэдэг ингээд ярьсан чинь эдийн засгчд их дургүй байсан. Энэ юугаа мэддэм юм уу гэж мэгэл тэ. Тэгсэн чинь би зүгээр дараа нь хэлсэн. Үгүй би хэлээгүй манайч чи Милтон Фридман хэлсэн юм а гэд. Тэгсэн чинь харин бас жоохон чимээгүй болж байгаа шиг байна лээ. Яг өнөөдрийн манай тогтолцоо ерөөсөө яг ингэж явж байгаа. Одоо өнөөдөр нийгмийн даатгал төлдөг хүмүүсийн одоо төлөлт хамаагүй багасж байна. Тэ хуучин одоо юу гэдгийг те 10 хүний нийгмийн даатгал одоо нийлээд те нэг хүнийг төлдөг гэсэн бол одоо 2-3 хүний нийгмийн даатгалаар нэг хүнийхийг төлж байгаа жишээ нь. Одоо эн чинь ингэж явсаргаа сүултээ нэг хүнийг төлдөг болоод тэгээ сүултээ нөгөө төлөх хүн ч олдгоо болно шүү дээ. Тэгэхээр яг энэ пирамид чи одоо ингэ доошоо одоо юу гэдгийг те пирамид чинь суур багасч байна. Понзи схем чи одоо нуурж унах төхөөдийнэ. Тэрийг ойлгооч л гэдэг. Одоо жишээ нь яг энэ талаараа таны хувьд юу гэдгийг яг ямар санал гаргаж байгаа тэгвэл санал нь юу юм? За энэ 90 дээр юм бол эхлээд нөгөөх нь ерөөс энэ төр зэсгт байгаа хүмүүс ерөөсөө газар дээр буухгүй. Хүмүүс юу гэж бодоод байгааг ерөөсөө ойлгохгүй. Зүгээр л өөрсдийнхөө зүтгээд байна. Яг амьдрал яг хөрсчин юу болоод байгаа юм гэдэг талаар ямар ч ойлголт байхгүй. Өнөөдөр яг бизнес эрхлээд явж байгаа хүмүүст ямар зовлон тохиолж байгаа гэхээр нэгдүгээр ажиллах хүч олдохгүй, хоёрдугаар ажиллах хүч олдсон ч шууд орж ирэл ерөөс нь хилдэг нэг л хөвтэй. Нийгмийн даатгал төлөхгүй шүү дээ. Тэгээ та нар кэшнасаа гаргаад өгд юм уу? Ямар нэгэн байдлаар шийд эсвэл би танад ажиллахгүй гэж байна. Гэхдээ ажиллах хүч авахын тулд нөгөө хүмүүс чи ямар нэгэн байдлаар нөгөө хууль бус арга зам руу орж байгаа байхгүй. Энэ ч ихсэн одоо статистик дээр аюул том руу харагдаж байгаа. Жил ирэх тусам нийгмийн даатгалын төлөлт, нийгмийн даатгалын орлого багассаар л. Энийг ингэж харж. Тэгэхээр миний энэ яриад байгаа юм амьдрал дээр наад нийгмийн даатгалын чинь төлөх сонирхолтой хүмүүс байхгүй болчлоо шүү гэдгийг л энэ улс төрчдөд нэгдүгürt ойлгуулмаар байна. Хоёрдугаар энэ нийгмийн даатгалын тогтолцоо чи өөрөө хүмүүст шудраг биш байна гэдгийг ойлгуулах нь миний хамгийн гол зорилго. Одоо жишээ нь бодолтой чи ингэж насан туршдаа нийгмийн даатгал төлчөөд 58-тад нас урчиж байгаа байхгүй нэг хүн. Тэг ямар ч одоо юу байхгүй. Нийгмийн даатгалаас мөнгө авдаг ч үү хамаг мөнгө зүгээр л ингээл waste болж байгаа байхгүй тий. Насаараа төсөө. Тэрэн дээр одоо бол Монгол ямар нэгэн зохицуул байхгүй шүү дээ. Үгүй тэгээд сүүлд нөгөө өвлүүлдэг боллоо гэдэг тэр нь зүгээр юм косметик. Яг ингээд нөгөө төссөн мөнгөний өгөхөөс илүү ингээд эхнэр мэхнэрт нь ингээд тодорхой тэтгэврийнх нь хэдэн хувьд жишүүлээ нэмэлт өгөн ч гэж байгаа шиг тий.
Тийм л юм баахгүй. Уг нь чи хоёул түрүү ярьжсэн шүү дээ. Гадаадд бол ингээд ийм сан үсээд эн чи урт хугацааны хөрөнгө оруулалт хийх айгүй том их усэр байхгүй юу та. Тэгэд түрүү ярьжсэн шүү дээ. Ямар хаашаа хөрөнгө оруулах уу гэдэг дээр нүртэл ингээд саналын асууж идэг. Яг банкнд байгаа мөнгө шиг ингээд үржигдээд өнөөдөр хідэн төгрөг болж байгаа. Би хідэн төгрөг хийцэн. Хүн яаж байгаа, хаашаа хөрөнгө оруулж байгаа гэдэргээд эднийхээ ингээд бүгдийг хүн харах боломжтой. Гэтэл манад өнөөдөр юу аа? Юу ч байхгүй. Яг үнэндээ ийм Монгол руу оронгууд нэг хідэн бичлэлтэл байгаа. Өөр яг үнэндээ бодит дээр оршиж байгаа мөнгө байхгүй байхгүй. Эн чинь юу юм? Эн чинь жинхэнэ дээр юм биз дээ. Тэгээ түрүү яг хүнд худлаа яриад юм гэсэн үг шүү дээ. Хүнд ингээд чамд мөнгө байгаа шүү гэдээ ингээд зүгээр юм тоо харуулчаад тэнгүүдээ цаана ингээд очиод үзэнгүүт мөнгө байхгүй. Яг харах боломж одоо жишээ нэг хоримтлагдаг байхгүй. Боддороо байхгүй юм чинь. Эн чи одоо хулгай луур те хүнд ингээд худлаа хэлээд юм гэсэн үг шүү дээ. Тийм чинь тийм хулгай дээр одоо жишээлбэл яг зүгээр би өөрийн кейс дээр ярих юм уу? Австрали улс нэг хэдэн жил ажилласан. Тэгээ тэр тухайн үед бол яаж исэн гэхлээр яг Австралийн систем бол одоо дэлхийд дахинаа бол юу гэж хэлэх юм? Айгүй хүнлэг гэдэг юм одоо нэг хамгийн зөв жишгтэй хамгийн хүмүүсийн сэтгэл хангалуун байдаг тогтолцоонуудын нэг байгаа байхгүй. Тэрний яадаг гэхлээр хүн бүр өөрийн нэрийн данстай тэтгэврийн. А тэрлүү нь болохоор хэрэг ажил эрхэлж байгаа бол ажил олгогч нь 12.5%, цалингийнх 12.5% шууд автоматар хийдэг. Тийм тогтолцоо байхгүй. Тэгээ тэрийг яадаг гэхлээр ингээд real time ингээд хараад байж иж болно. Та одоо данс руугаа орно. Харлоо. Өө таны данс юм байна. Таны данснаас тэдэн төгрөг тийшээ хөрөнгө оруулалт, эдэн төгрөг ийшээ хөрөнгө оруулалт тий. Бүр ингээд задаргаатай. Оо ямар гоё. Тэгээ жилийн эцсээр та нэг ойролцоогоор тэдүү өсөлт авах юм байна гэдгээ байждаг. Тэгээд тэр чинь одоо ингээд би нэг жилийн дараа харангуут нөгөө чинь одоо нэг $10,000 байлаа гэж бодох нөгөөд нь өссөн $11,000. Зөв надаас хамаарахгүйгээр шүү дээ тий. Чиний тиймэрхүү юмнууд бол байгаа байхгүй. Яг тэрийг харчаад би нөгөө нийгмийн даатгалын асуудлыг ерөөхдөө бас нэлээд харсан. Тэгээ ер нь бодоод ер нь манад яг яах гээд байгаа тий. Тэгээ тийм учраас энэ сэдвийг өнөөдөр яг гол сэдв болж байна. Ерөөсөө ийм байгаамаа. Нэг оюун ухаанд хүн ингээд ямар ч хүн харсан тэнэг хүн ч харсан ингээд ямар ч ашиггүй нэг юм хүн луурдаад байгаа юм шиг тогтолцоо яваад шүү дээ. Одоо Z generation-ийн хүмүүс бүгд ойлгочлоо шүү дээ. Энэ чинь ямар ч утгагүй тий. Би зүгээр одоо нийгмийн даатгалаа одоо нийт 24% төлж байгаа шүү дээ. Компанитайгаа нийлээ. Энийгээ зүгээр аваад банкнд хуримтлуулаад тахад зүгээр нэг жирийн дундаж 2 сая төгрөгийн цалинтай хүн тэтгэврт гарахтаа 600 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гарах гэдэг байгаа байхгүй. 600 сая төгрөгөөр тэр хүн хангалттай баталгаатай амьдрна. Байр авчин, машина авчин, хүүхдүүдээ хүссэн сургуультай сургачин. За бүр их хуцах юм бол гоё бүр дэлхийн том сургуулиуд сургахаар хэмжээний тийм том хуримтлал үүсэж байгаа. А гэтэл өнөөдрийн энэ EVE хамт ёсны тогтолцоо яаж ийнэ гэхлээр өнөөдөр шууд тэтгэврт гараад шууд ядуу шүдэг нэр орж байна. 600-аас 1 сая төгрөг. Тэ 600-аас 1 сая төгрөгөөр өнөөдөр хүн яаж амьдрах вэ? Тэ хамгийн доод ямар ч боломжгүй шүү дээ наад чинь. 825,000 тавь шүү дээ. Биднийг тэнэг гэж бодоод байгаа юм уу? Яагаад юм? Би бол ойлгохгүй байгаа. Тэгэл энэ нэг тогтолцоон дээр ингээд бид нар гүрээлгээд байгаа байхгүй. Тэгээ одоо бид нар яагаад би ч өөрийнхөө төлөө амьдрах гэж энэ хорвоод мэдсэн биз дээ. Тэгсэн чи яагаад заавал бид нар энэ 30 жилийн төр засгийн алдааг нөхөхийн тулд өнөөдөр ингээд нийгмийн даатгал 24% төлөх гээд ингээд явж байгаа. Миний цалингийн 5-1 шүү дээ чи. Амар их мөнгө байгаа сте. Тэг яагаад тэ 4-1 үү? 24%. 4-1 шүү дээ. Тэг 4%-аас 1 шүү дээ. Тэг 4%-аас 1 байхгүй. Тэг яагаад би ийм зүйл хийх ёстой гэж намайг төрхөөс ч өмнө болцсон тэр мессийг арилгахын тулд би яагаад ажиллах ёстой юм бэ? Ерөөс ийм энгийн практикал амар рационал асуултанд манай төр засаг хариулж чадахгүй байхгүй. А тэгээд асуухлаа нэг урдаас тэнэг ийм их орон морон нэг ийм хийсвэр юм яриад өстой дараа үеийнхэн та нарыг бас төлнө штэ гэж байгаа шиг тий. Үгүй sorry би хэнийг ч миний төлөө амьдраасаа гэж хүсэхгүй байна. Зүгээр би өөрийнхөө төлөө амьдарч байгаа л хүмээр штэ тийм үстэй. Тэгэд ийм рационал, ийм объектив тий яг ийм практик асуултанд манай төр засаг хариулж чадахгүй байгаамаа. Тийм учраас өдрөөс өдөр ирэх тусам хүмүүсийн энэ нийгмийн даатгал гэдэг зүйлд итгэл нь байхгүй болоод байгаа юм. Ер нь энэ нийгмийн харилцаач өөрөө итгэлээр явж байгаа шүү дээ. Энэ нийгмийн даатгалыг би ирээдүйд авч чадахгүй гэдэг бодол надад төрж байгаа бол би энд итгэхгүй үстэй. За энэ
ирээдүйд дампуурах юм байна гэж бодож байгаа мөртлөө би өдөр болгон нийт цалингийнхаа 4/1-ийг өгнө гэж одоо юу гэсэн үг юм бэ? Тэнэглэл үсттэй. Яг миний зүгээр харж байгаа юм бол энэ систем аль хэдийн дампуурсан байгаа гэж харж байгаа. Яасан гэхээр одоо жил болго ерөөхдөө 1.5 тэрбум алдагдал хүлээг явж байгаа. Сан чинь Төсвөөс нөхж байгаа тэр. Төсвөөс нөхж байгаа байхгүй. Гэдэг чинь бид нар үнэхээр одоо тэтгэврийн төлөлтийг бид нар дийлэхгүй байна л гэсэн үг шүү Монгол улс тийм. Нөгөө Понзи систем чи одоо ингээд доошоо нурхад хэлэн болж байна. Систем чинь өөрөө одоо нэгэнт ажиллагаагүй болчлоо. Тэгээ одоо хамгийн гол асуудал чинь одоо миний ярмаар байгаа юм бол энийг те өөрчлөхийн тулд юу хийх ёстой юм бэ? Хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ бид нар? Би бол зүгээр ингэж бодож байгаа. Одоо шууд ингээд нийгмийн даатгалыг хүмүүн шилжүүлээд яаж байгаа чинь нөгөө төсвийн дийлхий болоод энэ амар томорцсон те нөгөө тэтгэврийн нөхгүй байж болдгоо улс руу даахгүй гэл ингээд амар олон шалтгаан байгаа штэ. Зүгээр яг Норвег зүгээр ингэсэн бэлээ. Манайхан ч нөгөө Норвегийн баялагын сан л гэдээ яриад байдаг штэ. Тэрийг одоо л ойлгоогүй манайхан ерөөсөө. Уул уурхай буюу нефт газаас орж ирсэн мөнгө дотоодынхоо зах зээл зарцуулахгүй тулд нэг юм сантай болж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр мөнгө дотоодын зах зээлд нь ороод ирээд тэгэхээр Dutch disease гэдэг юм болд юм байна. Тийм учраас энийг дотоодын зах зээлд одоо тарааж байж болдгүй юм байна. Энийгээ ингээд тусдаа сан байгуулад энийг өөрөө хөрөнгө оруулад тий тодорхой юм эргэлтэнд бусад өөр салбар. Норвегийн баялагын сан 2008 онд анх Petroleum Fund of Norway байсан байхгүй. Норвегийн газрын тосны сан гэдэг нэртэй байж байгаад 2008 билүү 6 онд pension fund болгоод өөрчилсөн. Гэхдээ тэнцээ ямар ч тэтгэврийн мөнгө ордгоо. Зүгээр нэрийн pension fund болгоод өөрчилсөн. Тэнцээ ямар ч тэтгэвэр одоо төлж байгаа хүмүүсийн мөнгө орохгүй зөвхөн нөгөө дахиад байгалийн баялагаас орж ирж байгаа мөнгө. Би зүгээр ойлгохдоо ирээдүйд ямар нэгэн байдлаар нөгөө тэтгэвэр төлөгчдөд зарцуулагдана гэдэг утгаараа би тэгж нэрлсэн болов уу гэж бодод байгаа. Яг энэнтэй адилхан манайх ч одоо орж ирсэн мөнгө л ерөөсөд тараагаал баас болгочиход байгаа шүү дээ. Өнөөдөр энэ одоо нөгөө тэртээ тэргүй ив хамт тогтолцоогоор явцсан ингээ нэг хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсэг чинь ингээ нөхөхөд айгүй хэцүү байна. Тэгвэл одоо энийгээ өстой нөгөө нэг pension fund гэдэг шиг тий. Одоо нөгөө баялагын сан ман гэж яриад байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний баялагын сангийнхаа мөнгийг ийшээгээ зарцуулаад тэгээд өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсийнхаа нурууг суллаад авъя гэдэг эхний нэг зүгээр миний бол гаргалгаа тийм байна. Эхний гаргалгаа. Хоёрт нь энэ сангийнхаа тодорхой хувийг энэ хувийн даатгалын компаниудад өгөөё. Хувийн даатгалын компаниуд чи яг чиний түрүүний яриад исэн Австралийн жишээг яриад байхгүй. Бид нар ингээд сан үүсгээд хөрөнгө оруулалтын сан маягтай юм үүсгээд тэгээд тэтгэврийн орлогыг хийж хагаад тэгээд бид нар одоо Монголд яг тийм хөрөнгө оруулалтын сангууд аягүй олон болчихлоо шүү дээ. Ингээд хөрөнгө оруулалтын зөвлөгтэй. Тэгээ нөгөө хүмүүстэйгээ байнга ярьдаг. Ахаа алт руу хийх үү, эсвэл хувьцаар хийх үү, бонд руу хийх үү гэдэргээл те. Бонд руу хийчих юм бол таны мөнгө ингэж өснө, ийм эрсдэл байгаа маа гэдэг ингээд ярьдаг ийм аль хэдийн хөрөнгө оруулалтын зөвлөхүүдтэй, сангуудтай болоод эхэлж штэ хувийн жижиг ч гэсэн хамаагүй. Тэгэхээр энэ сангуудаа босгож авъя. Тийм учраас тодорхой хувийн те одоо жишээ нь нийгмийн даатгалын магадгүй 5% ч юм уу те 24%-ийнхаа 5% тийшээ ингэ явуулж л та. Яа why not те. Тэгээ дээрэс нь нийгмийн даатгалын сан чинь зөвхөн тэтгэврийн сангаас тогтохгүй. Тэрэн дотор чи эрүүл мэндийн даатгалын сан баа. Гинтийн ослох гэдэг ингээд сангууд байгаа. Тодорхой жижиг сангуудаа ингээд эхнээс нэг нэгээр нь ингээд одоо ёстой жинхэнэ нөгөө эрүүл тогтолцоо буюу шүлээд зах зээлийн тогтолцоор оруулъя. Тэгэхгүй бол энэ сан эдийн засгийн хувьд аль хэдийн дампуурсан сан. Тэ хэрвээ хувийн сан тэ одоо нөгөө сангийнхаа хүмүүст мөнгө өгч чадахгүй болох юм шүү дампуурлаа зарлаа шүү дээ. Тэ эдийн засгийн хувьд бол аль хэдийн дампуурсан. Өнөөдөр энэ сан яагаад яваад байгаа вэ гэхэлэр энэ Понзи схемээр явж байгаа сан яагаад явж байгаа вэ гэхээр татвар төлөгчдийн хязгааргүй мөнгө байгаа учраас л нөгөө татвар төлөгчдөөс л ингээд мөнгө аваад ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр эхнээс нь энэ сангаа тодорхой хэмжээгээр эрүүлжүүлээд тэгээд тодорхой одоо хэрэгтэй мөнгнүүдийн одоо ёстой нөгөө баялагын сан мангаас нөхөд ингээд өнөөдрийн энэ ажил эрхэлж байгаа залуучуудаа нуруугийн суллаад бас нэг эрүүл тогтолцоо руу оруулахгүй бол яг өнөөдрийн энэ тогтолцоогоор яваад их юм бол энэ зөвхөн энэ нийгмийн даатгалын сангийн асуудал биш болж хоёр шүү. Энэ Монгол улсын санхүүгийн системийг нурааж унах хэмжээний том дизастрыг удахгүй авчирна шүү гэдгийг би бүр ингээд байсгээ сануулна. Энэ бол коммунист социалист маягийн тогтолцоо. Социализм нурж унахдаа яаж эдийн засгуудыг нурааж ийсэнтэй яг адилхан
энэ Монгол улсын нийгмийн даатгалын сан гэдэг энэ одоо юу гэдгийг те энэ бүр ингээд үнэхээр месс болцсон энэ зүйл удахгүй Монгол улсын санхүүгийн системийг авч нурах хэмжээнд очиж шүү. Энд чи томроод иш шүү гэдэг. Ер нь одоо дээшээгээ яг яаж яах вэ? Одоо энэ шийдвэр гаргаад байгаа нөхдөө таны энэ яриад байгаа юмыг ер нь хэрхэн хүлээж авч байна? Би сүүлд энэ хамгаалангуудаа нэг мэтгэлцэн ч юм уу нэг юм ярилцлаганд орсон. Тухайн үед чи яг энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нийгмийн даатгалын багцуулыг ингээд оруулж ирчихсэн. Ер нь бол нөхдүүд мэдэрч илээ. Одоо ингээд угаасаа ингээд нийгмийн даатгал төлөгчдийн тоо чи ингээд буураад жилээс жил ирэх тусан буураад нийгмийн даатгал төлөлтийн хэмжээ чинь жилээс жил ирэх тусан буураад нийгмийн даатгалаа төлж чадахгүйгээс болоод дансаа хаалгаж байгаа хүмүүсийн тоо чинь бүр ингээд бараг геометр прогрессор өсөж шээ. Тэгээ энэ нөгөө нэг аимшиг чинь ингээд ирж шүү гэдэг тэр одоо тэнцээ байгаа хүн чинь бас тэнэг хүн биш шүү дээ. Харж байна, ойлгож байна. А тэгтээ том шинжилгээ хийх зориг бол алга. Яг үнийг л. Би бол тийм мэдрэмж төрсөн надаа. Ойлгож байна. Хүмүүс төлөх дургу байгаа юм байна гэдгийг ойлгож байна. Хүмүүс энэ тогтолцооч өөрөө дампуу тогтолцоо юм байна. Дампуурах гэж байгаа юм байна гэдгийг ойлгоод энэ хүмүүс энэ чинээс скейп хийж байна гэдгийг бол ойлгож байна. А гэхдээ энэ том шинжилгээг хийх зориг бол байхгүй. Дахиад нөгөө косметик жижиг юмнуудаа хийгээл ингээл явчихна удаа л гэж харж байгаа. А зүгээр одоо хоёр гаргалгаа. Би бол түрүү хэлсэн шүү дээ. Ингээд тодорхой хэмжээгээр нөгөө баялаг сан мангасаа ингээд тодорхой санхүүжилтийн нөгөөд ингээд нөгөө нөхдөг юм аа яваад эсвэл дампуурах. Бараг дампуурах нь ч хамгийн зөв шийдэл гэж магадгүй байна. Дампуурчиж хүмүүс ойлгож шүү дээ яг үндэ. Нийгмээрээ дампуураад бүр факт ап болоод тий. Одоо жишээлбэл цахилгаан дээр бас тийм болсон шүү дээ. Узбек вэ нүг Киргиз нэг өвөл ингээд бүх юм коллапс болоод өвөл ингээд бүх байрнууд нь хөлдөөд тэгжиж ингээд иргэдэн ойлгож байгаа. Бид нар чи энийг хувь руу шилжүүлэх хэрэгтэй байсан. Тэгээд тэрний дараа өвлөөс хол бүх юм шинжилэгдээд хувь руу шилжүүлээд хувьчлах юмудаа бүгдийг нь хувьчлаад ингээд төрөөс гаргасан байгаа байхгүй тий. Яг энэ шиг нийгмээрээ дампуурчиж эсвэл ойлгох. Бас нэг гаргалгаа. Энэ нь баг хамгийн практикл гэж магадгүй шүү. Би ингээд хичнээн ингээд ойлгуулах гад нөлөөлөх гээд яваад идэг. Яг үнэндээ дампуурл бол яг аюу шудраг ирнэ шүү дээ яг үнэндээ. Энэ хүмүүсийг хүссэн ч хүсээгүй ч тэр дампуурл шудраг. Цаг хугацааны л асуудал байна. Цаг хугацаанд л ирнэ шүү дээ. Хэрв шинжилгээ тодорхой хэмжээнд хийж чадахгүй, даруйтай шинжилгээ хийхгүй бол угаасаа энэ чинь одоо алдагдaltaй явж байгаа зүйл алдагдал нь улам нэмэгдэнэ л гэсэн үг л дээ gap байна. Тий. Сүүлдээ төсөв дийлэх байл шүү дээ. За тэр бол цаг хугацааны тэр бас нэг гаргалгаа шүү дээ. Тий. Тэр бол яг гарцгүй гэсэн үг шүү дээ. Буланд ороод ингээд газар унаад. Яг хилээд ойлгохгүй байна болно. Тэгэд айгүй гоё үгтэй ус төрөө дийлэхгүй гэдэг юм тэнэг үгтэй. Тэр чиний тэр ус төрөө дийлэхгүй мэлэхгүй чи энэ эдийн засгт ямар хамаагүй юм бэ тийм үстэй. Тэр нь яг ямар утгатай хинт хийж хэлээд ус төрөө дийлэхгүй. Энэ ус төрчид тэгж хэлээд шүү дээ. Ус төрчид хэрвээ ингээд нийгмийн даатгалын юг ингээд явуулчих юм бол хүмүүс дэмжихгүй. Тэг иргэд эсэргүүцсэн. Иргэд эсэргүүцгэлээр чагсаал цуглаан болоод ингээд ус төр нь явахгүй. Иргэд чагсаал цуглаа ихлээр чи энэ улсын хурлын гишүүд чи дэмжихгүй штэ гэдэг. Тийм л юм байна. Бид нар ч одоо энэ ажил эрхэлж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн талаар ярьж штэ тий. Гэтэл өнөөдөр чинь би зүгээр ингээд захын тоо статистик харахад нийт ажиллах хүчний одоо хэдэн юм. Ямар ч байсан одоогоор бол 229 мянган хүн юм уу төрд ажиллаж штэ. Зөвхөн төрийн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч гээд улс төрийн албан тушаал бүгд нийлээд байна. Дээрээс нь төрийн компаниудаа нэмэх юм бол бараг 270-80 мянган ажиллаж байгаа. Тэгээ тэр улсууд ч бүгд одоо нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөд бас байж байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Зүгээр харж байгаа маань юу байна гэхэлэр тэр хүмүүс ч одоо зүгээр миний ажигласан зүйл шүү. Би бол тэрийг бол нарийн баталгаасан гэж хэлж чадахгүй. Тэр улсууд ч өөр ажлын байртай байхын тулд бас тэр улсуудын улс төрийн дэмжлэг болоод байгаа юм шиг би заримдаа хараад байдаг байхгүй. 230 масс биш асар их хүн. Тэгээ тэрний чинь ардталтан дахиад гэр бүлийнх нь 2 3 хүн гэж бодохлоор чинь сая хүн байгаа тийм шүү дээ. Тэгээ сонгуулийн насны сая хүн гэдэг чинь өнөөдөр улс төрийн тогтолцоонд яг ямар нөлөөтэй байх юм бэ? Та бол улс төрөөр одоо идэвхтэй явдаг хүний хувьд харахад ер нь энэ системийг ер нь яаж харж байгаа? Яаж уялдахыг ер нь нийгмийн даатгалтайгаа энэ шимтгэлийг чинь дэмжихгүй гэдэг чинь бас үгүй харин би бол одоо нэг яг эдийн засгийн асуудал гэдэг чинь өөр юм
бодтой юм шүү дээ. Тэр хүнийг дэмжнэ үү, дэмжихгүй байх нуугаас үл хамааран энэ тогтолцоо чи өөрөө буруу явуулах бол тэгэл буруу шүү дээ. Тэр төрийн албаа агч дэмжнэ үү, дэмжихгүй байна уу, энэ эдийн засгт юус ямар ч хамаагүй шүү дээ. Яг зүгээр яг би бол чамтай санал нийлж байна. Энэ төрийн албаа агчдын тоог нэмсэн. Дээрээс нь бүр хэсгийн ахлагч нар хүртэл одоо төрийн албаа агч болж явж штэ. Сая хэдэн зуун мянган төгрөгийн цалин авдаг. Энэ хэсгийн ахлагч нараар яг яах гэдэг юм төр. Яах гэж байгаагүй сонголт нь л хэрэгтэй. Нөгөө хөл гэж яриад идэг штэ тий. Тэгэхээр чи одоо бүгдийн хэсгийн ахлагын эгч нар, өвөө эмээнэр, ах эгч нар л байгаа штэ ерөөсөө. Тэгэл тэд нар чи ерөөсөө сонгуул болохоор ерөөсөө 4 жилийн турш төрөөр төжилгцэн хүмүүс ч гэсэн нүдэн сэргэж босч ирэл тэгэл ерөөсө хорооныхоо бүх хүмүүсийн мэдээллийг гаргаж тавиал энэ чамд өгнө, энэ чамд санал өгөхгүй, энийг худалдаж ав, энийг бити худалдаж ав гэл ингээл яриа авчиж байгаа юм. Тэгэхээр энэ нэг ийм одоо юу гэдгийг те төр данхаасан байдал чинь бас л өөрөө одоо яг чиний ярьж байгаа улс төртэй холбоотой. Би бол нийгмийн даатгалтай холбоотой хэсгийг нь сайн хэлж мэддэг. Зөв зөв. Тэгээ нэгд чинь асуудал ярих гэж ойлоо орж ирсэн юм чинь тий. Өөр ер нь ингээд ховын хвшил дээр ирж байгаа өөр дарамтууд юу вэ? Бид нар нэг татвараа багасгах гэдэг нэг юм жижигхэн одоо сошиал хөдөлгөөн маяг юм үүсгэж байгаа. Зүгээр нэг ийм байгаа. Яг 100 мянган санал авсныг 3 санал байгаа. Нэг нь хүн амын орлогын албан татврыг 1% болгоё. Нөгөөх нь нийгмийн даатгалыг 50% болгоё. Нөөтийг 50% болгоё гэд зэрэг орж ирээд бас 100 мянган хүний санал авсан. Ийм 3 юм байгаа хгүй. Энэ 3 одоо эн чинь өөрөө хуультай, журамтай, байнгын ороод заавал хэлэлцүүлэх систем гэдэг ингээд энийг л хэлэлцүүлээд энэ иргэдийнхээ хүслийг л сонсч очил гэж хэлээд байгаа. Одоо бүр нэг нь бол бүр хуулийн төсөл болоод улсын хурлын гишүүдээр өргөн баригдаж шүү дээ. Хувь хүний орлогын албан татвар 1% болгох ч. Тэгэхээр энэ асуудлаа шийдэд өгч л гэдэг. За яагаад энэ ийм чухал болчихоо? Өнөөдөр яг үнэндээ хувийн хвшлүүд үнэхээр ковидын дараа үнэхээр бүгд сөхөрч байна. Үнэхээр хөл дөрөө тогтц зогсох компани амар цөөхөн. Би зүгээр чам нэг л статистик хэлье зэ. Юусе хэдхэн жилийн өмнө шүү. 2-3 жилийн өмнө ойролцоогоор 750 орчим компани дансаа хаалгадаг байсан. Өнөөдөр 22800 орчим компани дансаа хаалгаж байна. Яагаад? Татвар төлж чадахгүй шүү дээ компани. Урд нь бол татвар төлөөд болоод идэг гэсэн. Өнөөдөр татвараа төлж дийлэх болсон байна. Өмнөхөөсөө бүр хэд дахин тэг 30-40 дахин томорцсон биш нөгөө дансаа хаалгадаг компани тав. Энд ч өөр амар том дохио ихгүй да. Тэг энэ дохиог олж хараад энэ хүмүүс чи сөхөрлөө шүү. Энэ компаниуд чи тэгэд энэ хамгийн амар нь юу гэж яг шударгаар татвар төлдөг компаниуд байхгүй. Манай Монголд аягүй сонир шүү дээ. Яг шударгаар төлдөг нэг цөөн хэдийгээр очиод мэрэд юм. Очиод байсгаал шалгалт оруулаад, байсгаал дарамтлаад, байсгаал дансыг хаагаал. Гэтэл Монголд баг нийт одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсийн баг 70-80% нь бол татвар төлөхгүй. Одоо онлайн шоп хийж, зах дээр зогсож байгаа оролт төр хүмүүс зээш татвар төлөхгүй. Тэгэхээр нөгөө хитгэн татвар төлдөг гэдэг нь улмал чангалал, улмал нурган дээр хачааг нэмэл ингээл идэг. Тэгэхээр энэ асуудал чи өөрөө амар хурцулсан байна. Тийм учраас энэ татварыг буулгах гэдэг асуудал чи өнөөдөр амар одоо тулгамцсан асуудал байна. Хоёрдугаарт өнөөдөр бид нар нүүрсний бааблын дараах үед амьдарч байна. Нүүрсний баабл гэдэг бид нар чи ерөөсөө ингээд манай дарга нар чинь тэнэг штэ. Ингээл нэг юмны үн өсөнгөт тагаал ерөөсөө төсөн өсөв хамаг юмаа өсгөн ерөөсөө. Нэг юм мангар айл байдаг штэ цалин бонгол ерөөсөө оройн ерөөсөө хэрэгтэй хэрэггүй баах юм аваад найрлж маргаашнаас нь өсөглөө хондог тийм маргаашаа ардгүй айл байдаг шүү дээ. Яг тийм шүү дээ манай газар чинь. Ерөөсө нүүрсний үн өслөө ерөөсө бүр ингээд төсвөн 4-5 дахин нэмэгдэж байгаа юм. Тэгээд өнөөдөр нүүрсний үн унсан тэрийг дагуулад ингээд бүгдээр ингээд эдийн засгаа ингээд шокнд оруулаад ингээд бүх юм ингээд шокнд ороод байж байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр ковидын дараах маш хүнд үед амьдарч байна. Хоёрдугаар өнөөдөр бид нар эдийн засгийн маш том хямралын яг ирмэгдээр зогсож байна. Би бол энэ намраас маш хэцүүдэх байх гэж бодож байгаа. Нүүрсийг дагсан хэдэн 10,000 компаниуд байсан. Нүүрс тээвэрлэдэг, тэднэрт хангамж үзүүлдэг, бензин тосын нийлүүлдэг, засвар үйлчилгээ үзүүлдэг, хоол ундыг хангадаг, ажил үйлчилгээ явуулдаг хэдэн 10,000 шүү. Энэ компаниуд өнөөдөр бүгд зогссон байна. Өнөөдөр энэ юу болох вэ гэхээр зах зээл дээр маш том
депресс үүсгэж байгаа. Зах зээл өнөөдөр үнэхээр ингээд маш хүнд байдалд орж байгаа. Энэ өөрөө одоо яг даалгавар нуурж унжаагаатай адилхан маш том хямралын эхлэл болно. Тэгэхээр энэ хямралыг бид нэр аштайхан давж гарахын тулд өнөөдөр төр өөрийгөө цомготгоод эсрэгээрээ хувийн хвшил тий бараа солилцоо үйлчлэгээ явуулах сонирхолтой хүсэлтэй байгаа тэр бүх сувгуудыг нээжиж бид нар өнөөдөр энэ том нүүрсний бааблын дараах энэ хямралыг арай гайгүй давж гарна. А яг өнөөдрийнх шиг юм тэнэг тий өвөө ингээл татврын нөхсгий хідэн шударгаар төлж байгаа нь одоо ерөөсө тултлан татварлал ингээл явах юм бол өнөөдөр яг тэр өнөөдрийн 22,000 гаруй дансаа хаалгацсан байгаа компаниуд өнөөдөр яг өнөөдөр сөхөрч унахад бэлэн байна. 22,000 шүү дээ. Энэ бол бага тоо биш шүү. 22,000 аж ахуй нэгж өнөөдөр дансаа хаалгачаад байж шүү дээ. Одоо бол угаасаа импакт нь орж ирж байгаа хүн бол гарч лаа л да. Төсөвчөө яаж дасалдаж эхэлж байна тий. Амар. Одоо энэ бол нэр намраас бол үнэхээр энэ одоо яг юм жижиг GDP-тэй жижиг дотоодын нутагтунтай газар бол нөгөө хямралан ч гэсэн жижиг үт юм. Манай монголчин бас нэг үе удах юм бол харьцангуй томорчод байгаа байхгүй. 1 тэрбум төгрөгийн төсөв саяхан шүү дээ 2008 оны үед. Тийм 1 тэрбум долларын төсөвтэй байсан шүү дээ. А гэтэл өнөөдөр бас 10 хэдэн тэрбум долларын тэ GDP-тэй ингэж явж байна. Овоо хэдэн тэрбум долларын төсөвтэй болсон тэ. Энэ хэрээрээ өөрөө буух импакт нь өөрөө хүнд биш шүү. Өнөөдөр бид нэр илүү өндрөөс унах гэсэн үг. 2008 оны хямралыг бодох юм бол бид нар хамаагүй тий 10 хуучин 1 давхраас ундаг гэсэн бол одоо бид нар 10 давхраас унах шүү. Энэ өөрөө айгүй хүнд шүү л гэдгийг л хүмүүс сайн ойлгосон. А дээрэс нь бас нэг юм ба татвар буулгачлахлаар хүмүүс тэгээ юу болох юм бэ гэдэг. Тэгээ би зүгээр дэлхийн жишээнүүд харлаа. Ер нь татвар буулгачлахлаар ер нь татвар багтаа орнууд нь хөгжөөд идэв юм уу? Татвар ихтэй орнууд нь хөгжөөд идэв юм уу гэж харсан чинь хамгийн өндөр хөгжилтэй орнууд татвар бага байна. Газрын тосмосноосоо ч биш юм байна. За жишээ нь Сауди Араб. За Сауди Арабыг ч бурхан минь эдгээр чи ерөөс газрын тосоор олборлосоор байгаа л баяжчлаа гэж байгаа шүү дээ. Хажуудлах нь Катар. Бурхан минь эдгээр чи ерөөс газрын тосоол гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэд нар яг Норвегтэй адилхан газрын тосноос орж ирж байгаа мөнгөө дотооддоо зарцуулдаг юм. Сауди Арабын баялагын сангад тусдаа дотоодынхоо зах зээлд мөнгөө оруулдаггүй тэнцэнэ эргэлдүүлдэг. Дээрээс нөгөө манайхан ирээд нефтээс орж ирсэн мөнгөө хүн болгондоо тараагаал гэтэргээл нэг юм үлгэр шиг юм яриад идэг шүү дээ. Ерөөсөө тийм баг. Хизээч бэлэн мөнгө тараадгүй. Энэ бол фейк ньюс юм билээ. Хутлаа. Катараас ялгаа байхгүй. хэдэн мянган доллар өгдөг жил болгон ингээл нэг бах яриа. Ерөөсөө тийм байхгүй шүү. Тэр батлагдаагүй мэдээлэл шүү. Энэ ерөөсөө батлагдаагүй мэдээлэл. А яг хуу Мемар Кадафи гэдэг нөхөр үдэгсэн шүү дээ. Кадафи Мадафигийн одоо үед бол өгдөг байсан юм. Кадафи ч юм бол шал өөр улсын хүн шүү дээ. Тэгсэн чинь айгүй сонин зүйл төгтлөрсөн. Нефт ихтэй мөртлөө тэрийн төрн эзэмшээд иргэдтэй бэлэн мөнгө тараасан газар нь бүгд дампуурсан. Кадафи, Венесуэл ч одоо дэлхийд топ бараг 5 доо ордог нефттэй орно шүү дээ. Тэг яагаад тэгвэл тэд чинь бас ингээл иргэдтэй мөнгө тараасан шүү дээ. Яагаад Венесуэл нь өнөөдөр нохоогоо барьж идэх хэмжээнд очиод Араб нь юм байна. Тэгсэн чинь Араб бүр амар бага татвартай. Яг Хонконг шиг зөв. Ерөөсөө 10% татвартай. Өөр татвар байхгүй. Та нар ингээд үзээр ингээд бүх ихэнх татварууд нь ерөөсөө тэг. Катар ялгаахгүй. Катар бүр нөөтж байхгүй заяа. Тэгээ бас хүмүүстэй яаж хөгжсөн? Ерөөсөө ингээд зах зээлээ чөлөөлөл амар бага татвартай л байсан. А тэгэд тийм. Одоо тэр юу айгүй сонирн бод. Одоо чинь Иран байна шүү дээ. Иран ч одоо дэлхийд 2-т ордог амар том нефт нийлүүлдэг одоо улс шүү дээ. Тэгэхэд Сауди Араб Катараа давж гарч чадахгүй байхгүй. Асал ер нь хөгжил Сауди Араб илэргээд ярьж штэ тий. Яг нь Монгол шиг баялагтай гэдэг утгаар нь ярьж байгаа шүү. Тийм баг. Гэтэ одоо чинь бид нар нөөтийн асуудал ярьж байна тий. Нөөтийн татврын асуудал ярьж байна. Зүгээр ингээд захын эмсхүүр харахад байна л да. Одоо чинь Европын албан холбооч нөөтийн татвар чинь амар өндөр юм биш шүү. 27%. Шведийн үе чинь 30 руу орчдөг. Тэгээ бусад өөр хөгжингүй орнууд ч гэсэн ерөөхдөө 10-аас дээш үетэй байна. 10 гэдэг бол нэг өндөр тоо биш байгаа даа л да тий. Гэхдээ яагаад энэ дэр ингээд ийм Монголд цаа яагаад ийм их стресс үүсэж байгаа юм бэ? Тэрийг юу гэж харж байна? Яг өөрөө бизнес эрхэлдэг хүмүүс энэ дэр амар сайн хариулт өгч байгаа. Таны хувьд ч одоо би өөрөө бизнес эрхэлдэг учраас аягүй сайн мэдчихэв.
манай Монгол бизнес хийхэд хоёр татвар хамгийн том татвар. Нэг нь нөөт, нөгөөх нь нийгмийн даатгал. Энэ хоёр бол үнэхээр одоо бизнес эрхлэгчдийн хувьд бүр үнэхээр толгойн өвч. Хүмүүс дандаа нөөт юм уу нийгмийн даатгалаас олж л дансаа хаалгадаг. За нэгдүгürt Европын улсуудтай Монголыг яагаад харьцуулаад байд би ерөөсөй ойлгохгүй. Юуг юутай харьцуулаад байгаа юм бэ? Тэ? Нэг хүнд ногдох дотоодын нутагтгүн $60,000 хүрсэн газрыг өнөөдөр чүүтэй хайтаа $5,000 байгаа газартай харьцуулангуудаа та нар Европыг хар гэдэг юм яриад байгаа байхгүй. Өнөөдөр Монгол улс тий хөгжиж байгаа дөнгөж баялгаа бүтээж байгаа улс. Тэрийг аль хэдийн 200-300 жилийн турш тий ингээд капиталаа бүрдүүлсэн тий капиталаа бүтээсэн аль хэзээний капитализм руугаа ороод маш их хэмжээний үйлдвэрлэл хийдэг тий ийм орнуудтай манай Монгол 90 онд дөнгөж чөлөөт зах зээл рүү хальт мулт гიშгээд өнөөдөр иргэдийнх нь шүү дээ тий зүгээр та нар чи боддоо зүгээр нэг 400,000 төгрөгийн орлоготой хүмүүс нь нийт хүмүүсийнх нь 30% биш шүү дээ сарын өрхийнх нь орлого шүү дээ бүр хамгийн амар нь 30%. Тэгсэн чи энэ мөнгийг нэг ерөөсө 100,000 төгрөгөөр өсгөхтөл 500,000 төгрөгийн орлоготой гэр бүлүүд 50-аас дээш вэ гэж та нар чи тэгээ боддоо. Тэгэхээр чи ийм улстай яагаад Европыг харьцуулаад би тэрийг бол гайхаад байна нэгдүгээр. Хоёрдугаар нөөтийн татвар яагаад хүмүүст маш их одоо дарамт болдог вэ? Тэ. Нэгдүгээр хувь нь яг үндэ өндөр байна. 10% гэдэг бол өндөр. Яагаад гэвэл бид нар баялаг бүтээж амжаагүй байгаа. Дээрээс нь бизнесүүд нь дөнгөж хөл дээр босгож байгаа. Энэ орны хувьд бол одоо нөөт нь өндөртэй орж байна. Яг үнэхээр. Энэ нөөтийг хэн төлж чадж байна гэхээр том компаниуд л төлж чадж байна. Яг дөнгөж бизнесээ эхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлүүдийн хувьд бол энэ үнэхээр томдож байна. Иннээс болоод маш олон компаниуд хоёр тайлан гаргадаг болж байна. Авилгал өгж байна тий. Одоо энэ татврынхан дүгдэг авилгал асуудлыг ярих юм бол утгаа алдсан шүү дээ. Нөгөө ингээд өгч чадахгүй хэмжээнд нь ингээд өндөр татвар тавьчаад тэгэнгүүтээ тэрнээс доошоо хэсэгт нь юу үсэж чинь тэгээд тийч ингээд хар зах зээл үсэж байгаа. За яг би чамайг торгохоо боллоо. Яг юм өгчл гэж байгаа. Талын л өгчгүй. 30% л яачих. Тийм кейс ойрын кейс байна. Ойрын кейс байхгүй. Гэхдээ хүмүүс хүн болгол ярьж байна. Тий. Тэгээд нэг юм байна. Одоо энэ хоёр данс манс гаргадаг ч одоо бүр хавтгай. Өөрөөс баг хоёр данс гаргадаг компани баг Монгол баг 90% нөх. Сүүлд рүү өршөөлөө хуулиар чи бид нар ямар хэмжээний далд эдийн засгтэй гэдгийг харсан биз? Тийм шүү дээ. Тэгээд хэрвээ татвараа буулгачих юм бол ядаж энэ далд эдийн засаг чинь хил гарна шүү дээ. Ядаж л. Нөгөө нэг авилгал аваад идэх хүмүүс чинь ингээд буурна үстэй. Нөгөө нэг тэр татвар гаргадаг газрынхны авилгалыг чинь хэмцээ ядаж багасна үстэй. Дээрээс нь манайхны бас эдийн засгийн ойлголт айгүй муу юм шиг үлээ. Раны мөрийч гэж ярьдаг, лафрын мөрийч гэж ярьдаг. Нэг мөрий байдгийг. Одоо манайхан мөрий зүрийн их дуртай штэ. Эрэлтний нийлүүлэлтийн мөрий зүрийг гэж ярьхлаар айгүй нүд мүдэн сэргээд байдаг. Яг өөрсөндөө хэрэгтэй мөрийгөө ерөөсөө сонирхдаг. Татварын хэмжээг буулгахлаар татварын бааз сүр нэмэгддэг. Тэр мөрийн дээр. Татварын хэмжээ буураад ирэнгүүт татварын орлого ихсдэг. Тийм сонин зүй тогтол үүдэг. Энийг гэхдээ энэ лафр гэдэг хүн олоод нийцсэн ч юм биш. Эртний грек ромын үеэс хүмүүс мэддэг гэсэн юм. Татвар багасхлаар хааны сан ихсээд байна гэдгийг айгүй олон хүмүүс харж ирсэн. Яг энийг 20 дугаар зуунд энэ лафр гэдэг хүн нээгээд тий том ялуулсан байна. Тийм мөрийг ингэж зурсан байна шүү дээ. Манай их сургуулиудад энэ раны мөрийг заадгүй лафрын мөрийг лафрын мөрийг гэж ярьдیں۔ Энэ мөрийг юусоо заадаг. Уг нь бол бид нар өнөөдөр ингэж компаниудад томдсон ийм өндөр татвар тавьж байхаар одоо тэр 1% татвар ч юм уу те 2% татвар тавингууд нөгөө нэг төлөхгүй байгаа 80% чинь ядаж 60% таа болоод те эсвэл ядаж 50% таа бол буурж орж ирэх байхгүй. Одоо ч нэг хялбарчилсангаар яваад байгаа юм шүү дээ те бид нар чинь 1% рүү оруулаа нэг хялбарчилсан. Тийм. Чинь бол юу шүү дээ нөгөө орлогын албан дотор. Аж ахуй нэгжийн орлогын албан дотор бол яг үүндээ нэг дарамт болохгүй. Нэггүй. Хамгийн том дарамт болж байгаа чинь нөөт нийгмийн даатгал байхгүй. За яг би зүгээр энэ дээр нэг юм бас бодол байна. Зүгээр та энийг хараарай. Юу вэ гэхээр яг түрүү ярьсан нэгэнт капитал үүсч Европт зүйрлээд байна гэж шүү дээ.
Яг энэ бол дан Европч ус байсангүй л дээ. Одоо жишээ нь ер нь хөгжингүй орнуудын дунд байгаа юм байна. Гэхдээ энэ дээр зүгээр миний нэг юм ажигласан гэх юм уу, харсан юм юу вэ гэхээр нөт биш үү? Нөтийг хамгийн гол нь бид нар одоо хичнээн хэдүүгээр төлж байгаа ч ихэнх нь одоо нөө нэг цаатлын би одоо хэрэг бизнес те. Тэгээ би нэг юм үйлчилгээ худалдаа авалт хийсэн. Бүтээгдэхүүн одоо тэр нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол тэрнийхээ түүхийдээ худалдаж авсан. Тэд нар чинь бүгдийг ингээд шингээгээд дараад бүгдээр нь хасуулчдаг юм биш үү? Монгол яг энэ ч одоо яг нөт чинь тэгж хасагдаж чадж байгаа. Үгүй харин ихэнх нь нөт төлдөг учраас хасагддаг байхгүй. Тэгэд эцсийн бүлэгтээ нөгөө нэг нөт төлдөг компанидэр хамаг ачаа нь ирэл дуусна. Одоо жишээлбэл ингээд хоол үйлдвэрлэлийн бизнес хийдэг хүн зах дээр очиж төмс авлаа. Хин ч нөт өгөхгүй. Ер нь зах дээрээс хамаг юм аавна шүү дээ. Лунгаа аавна, махаа аавна, төмсөө аавна. Нийт хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь 90% нөт өгөхгүй. Тэгсэн мөртлөө би тэнцээ зарж байгаа үнэн дээр заавал нөт төлөх хэрэгтэй болчиход байгаа. Тэнгүүд хамаг нөтийн дарамт чинь нөгөө шударгаар бизнес эрхэлдэг нөт төлөгчдөр ингээд хамаг ачаа буугаад тэгээ нөгөө хэд нь бол зүгээр ингээд сайхан дуулаад явж идэг юм л байдал үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө яг үнэндээ өнөөдөр энэ нөтийн одоо татвар чинь зөвхөн шударгаар татвараа төлж байгаа хэдэн хүн дээр л дарамт болж ирдэг юм л татвар болчиход байна. Тэрийг л сайн ойлгооч. Хоёрдугаар чийсээ жишээ авч штэ. Манай монголчууд яагаад энэ татвар багасгаад айгүй амжилттай орнуудын жишээг авдаг би ерөөсөө бас ойлгохгүй. Хонконг 10% flat taxтэй штэ. Тэ? Яагаад Хонконгийг хинч ярьдаг юм бэ? Хонконг амар хурдтай богино хугацаанд 1970 онд л бас нэлийн ядуу буруу хөгжилтэй орнуудын тоонд л орж исэн юм л улс шүү дээ. 70-аад онд л тийм загасчдын суурин тосгон байсан л газар шүү дээ. Амар богино хугацаанд л маш хурдтай хөгжсөн шүү дээ. Тэ? Ягаад Арабыг жишээнд авч ярихгүй? Сауди Арабыг ерөөсөө 20 жилийн дотор ерөөсөө ингээд дэлхийн хөгжлөөс ингээд төрүүлээ. Энэ хүмүүс чинь татвараа буулгасан учраас тэнцээ хүмүүсийг хөрөнгө оруулах сонирхол ашиг олох сонирхолтой тоглосон болохоос биш Сауди Араб гэдэг улс тийм амар одоо их нөгөө нефтийн нөөцийг шууд ашиглаад байшин барилга руу хийц юм ерөөсөө байхгүй ба. Байхгүй хөрөнгө оруулалт гэсэн үг. Тий. Ерөөсөө тэр Араб чинь нефтээс орж ирсэн мөнгөө тэр баялагын сандаа байршуулад ерөөсөө дотооддоо зарддаг юм билээ. Тэр зүгээр яд чат GPT-гээр нэг уншичмаар байгаа байхгүй манайхаа. Одоо хүн болгон юутай болцсон, уцтай болцсон шүү дээ. Ядаж зүгээр чат GPT-гээс л асуучих. Арабууд тэгээ Сауди Араб хүмүүст иргэдтэй Монгол шиг ингээд бэлэн мөнгө тараагаад идэм үгээл зүгээр асуучих. Катар иргэдтэй бэлэн мөнгө тараагаад идэм үгээл асуучих. Тэнгүүт л гараад ирнэ. Тэгэхээр ийм амжилттай ийм ерөөсө татвар буулгана гэдэг чинь бүх хүмүүст ингээд хийж бүтээх, баялаг бүтээх тэр бүх эдийн засгийн хөшүүргийг өгчөж байгаа байхгүй. Тэгээ орлого олоод байгаа хүн чи яах улам илүү хөдөлмөрлөн өмнө 8 цаг ингээд дуртай дургүй ажилладаг байсан хүн чи орлоготой болоод мөнгө олоод ирэхлээр чи ерөөсө 12 13 цаг ерөөсө нон-стоп ажиллаж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн ийм бүтээлч ийм байдлыг татвар бууруулалт ч өөр дэмждэг байхгүй. Тийм учраас өнөөдөр эдийн засгийн хямрал болох гээд байна. Энэ хүмүүсийн татврыг буулгаад энэ хүмүүсийн баялаг бүтээх бараа бүтээгдэхүүн солилцох энэ сэдлийн л өгчөөчөл гэж гуйгаад байгаа царайтай шүү дээ. Тэгээ одоо хамгийн гол нь тэр хүмүүс чинь хэр сонсож байгаа юм бэ? Одоо би зүгээр нэг юм харж байгаа. Сангийн ам тий бүх асуулт жирийн сангийн ам дээр бууж байгаа шүү дээ. Толгойлж байгаа. Одоо нөхцөл байдал би бол миний мэдж байгаагаар оюун эрдэнэ ерөнхий сайдын үед тий жавхлан сайд төсвөө танаачаа гэж шилж байгаа танахгүй гэсээр бүгд иргэн батлуулсан тий гэсэн шүү дээ. Тэгээ одоо тэгээд дахиад сангийн сайд хийгээд байна л да. Энэ дээр одоо та нар юу гэж бодож? Одоо ялангуяа иймэрхүү өөрчлөлт шинжилгээг авчрах гад явж байгаа улсуудын хувьд одоо нөгөө удирдлага чи хэвлэлд байна шүү дээ тий. Би наад асуулт чи хоёр асуулт байна гэж харж байна. Эхнийх нь яах юм? Тэгээд сангийн сайд гэсэн. Эхнийх нь нийгмийн уур амьсгал бүрдсэн байна. Татвар болгоо. Одоо чи бодоор энэ бол амар сайн үзэгдэл. Нийгмийн уур амьсгал энэ татвар их байгаа юм байна. Бидний орлоготой харьцуулах юм бол бид нар амар өндөр татвар төлөөд байгаа юм байна. Бид нар яг нэг хүнд ноогдох дотоодын нэтгдгүн $60,000 тэнцдэг тэр газруудтай адилхан татвар төлөөд байгаа юм байна гэдгийг хүмүүс одоо ойлгоцсон байна. Хүн болгоны амнаас татвараа буулгаж гэдэг үг гарч ирж байна. Энэ маш сайн. Энэ өөрөө нийгмийн уур амьсгал чинь бүрдсэн байна. Хоёрт улс төрт бас уур амьсгал бүрдчихэж байна. Улс төрт чинь ингээд хараарай. Улс төрч болгол одоо татвар буулгал гэж ярьж байна. Одоо жоохон шахаад өгөх хэрэгтэй. Яг үнэ. Одоо бүх талаас иргэдч жоохон
амаа нэгэд яриад өгмөрөө дээрэс нь ус төрчиж ч гэсэн одоо тэгтээ айгүй гой жишээнүүд гарч иж шүү дээ. Одоо баярмаа гişүн тий нэг хувийн татврын хуулийн санаачлал шууд өргөн барьсан байж байгаа жишээ нь тий. За дээрэс нь жавхлан гэдэг сайд чинь маш их одоо шахалтанд орж ин тий. Энэ шахалтыг улам нэмэгдүүлмээр. За одоо энэ хаврын чуулганаар бол орж чадахгүй юм шүү. Намрын чуулганаар бол орно. Бид нэр яг намрын чуулганы үеэр эдийн засаг маш хүнд байдалд орсон байх болно. Өнөөдөр тэр дансаа хаалгасан компаниудын бараг талан дампуурсан байх шүү. Би бол зүгээр хар таамаг шүү за. Амар хүнд байдалтай. Тэгээ бид нэр татврын шинжилэл рүү орно. Яг энэ үед маш олон хүмүүс амаа нээгээд тэ дуу хоолой өргөөд энэ татварыг дөрвтойхон шиг тэ буулгаатгасай. Хүмүүсийн амьдрал одоо яг нөлөө үзүүлэхээр тэ. Түүнээс одоо өнөөдөр энэ жавхлан сайтыг өргөн барьсан ба тэр татврын хууль бол татврын шинжилэл гэж нэрлэдэг байгаа. Тэр бол шинжилэл биш үү лээ. Тэр бол зүгээр ийм нэг нүүр будалтай ингээ нэг юм хатаг гарцсан байгаад хатган дээр ингээ пудр дүрхэж байгаа юм шиг нэг юм зүгээр л косметик өөрчлөлтүүд хэлээ. Яг дөрвтөө тэ. Хүү амын орлогын албан татврыг нэг хөв буулгадаг. Нэг хөв хүргэдэг тэ. Амар гоё ихгүй юм чинь. Хүн болгон татвараа төлнө. Гэхдээ дарамт болохгүй. Тэгээ хүн болгон нөлөөлнө нэг хөв тэ. Бүр төрийн албанд ажиллаж байгаа тэр хоёулангийн төрөний ярьдаг 260-70 мянган хүнд хүртэл нөлөөлнө. Тэр хүмүүсийн орлого нь ямар нэгэн байдлаар инфляцийг хөөргөдөхгүйгээр тэр хүмүүсийн орлого нь 9% нэмэгдэнэ гэдэг бодлоо. Энэ 9% яахын бараа бүтээгдэхүүн солилцоонд л орно. Нийгмийн эргэлт эдийн засгийн эргэлтэнд орох гээд шүү дээ. Ямар нэгэн байдлаар мөнгө хэвлж нийлүүлэхгүйгээр инфляцийг хөөргөдөхгүйгээр эн чин зах зээл дээр эргэлт болж орно. Энэ өөрөө эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Яг ийм яг одоо бүр яг хүмүүсийн амьдралд мэдэгдэхүйц ийм өөрчлөлтийг энэ намрын чуулганаар энэ татврын хуулийн өөрчлөлтөөр зоригтойхон шиг тий. Зүгээр нэг дүлгэнсэн тий айсан ста бараг буулгачвал ингэн гэдэг биш. Яг зоригтойхон шинжилэл, зоригтойхон татврын буулгалт өнөөдөр хэрэгтэй байна. Тэгээ би түрнээс хойш хэлээд байгаа тий. Бид нэр яг амар том хямралын яг ангалын өмнө ирмэг дээр зогсож байгаа шүү. Жавхлангийн хувьд болохоор би бол тэгж боддоо. Эдийн засгч гэхээс илүү би бол сайн нягтлан бодох ч юм уу, сайн санхүүж үж магадгүй. Тэр хүн бол эдийн засгч юусоо биш юм бэ. Яг хуу дотроо нөгөө хүмүүсийнхээ аргыг олдог, тохироо мохроогоо сайн хийдэг, хувь муу сайн өгдөг юм шүү. Гэхдээ яг өнөөдрийн энэ маш өндөр эрсдэлтэй байгаа эдийн засгийн хямралын үед бол энэ хүн бодлого олж чадахгүй. Энийг би бүр 100% амлаж байна. Тэр хүн яг мөнгөө сайн тараадаг, хүмүүсийн мөнгөний сайн хуваарлдаг гэж магадгүй. Гэхдээ яг тараагаад хуваарлаа. Энэ дараа нар ч одоо тэгээ шархаа нөхөн шүү дээ. Та нар бодлоо хамгийн багадаа 3 тэрбумаар сонгуульдаад гараад ирсэн юм чинь шархаа нөхөн өстэй. Тэгэл бүгд л нэг сангийн сайдаас ийш тийш нь татчих гал зулгаагаал надаач манай тойрогч тийм үг надаач тийм төсөл өгөөл ингээд бүгд юу хөшгний загвар тийм л юм болж байна. Тэрэндээ сайн юм шиг. Яг энэ макро эдийн засгийн бодлого талдаа тэр хүн бол үнэхээр 0 0. Надад бол тэгж л харагдсан. Нэгэнт одоо хоёлоо бас нэг улс төрийн сэдв ярьсных те. Таны одоо улс төрийн байр суурь ямар байна? Одоо нэг нам байгуулна гэж хэлсэн. Таны нам байгуулагдсан уу? Хүлээж авсан уу? Аваагүй байгаа юу? Аваагүй шүү дээ тэр чи одоо. Тэр юу болж байна вэ? Гүй тэр одоо тэгэл хөрхий мэдхгүй одоо тэгээд дахиад бүртгүүлэх гээл одоо бас л дахиад гарын ус өмсөг цуглуулал явж байна. Нөгөө намын тухай хууль чинь шинжлэгдээд 24 оноос шинжлэгдсэн. Одоо шинэ намын хуулиар дахиад намаа бүртгүүлэх гээл одоо юм. Тийм үү. Тэр нь өмнөхөөс ямар ялгаатай байгаа гол нь одоо өмнөх хууль чинь. Өмнө нь бол 800-ны гар үсэг зураад бад гээл. Одоо дахиад нөгөө хуулиад авсан журам нь бол байгаа. Дээж хүүхд нэг тийм 801-ээс их болон багахгүй хүмүүсийн гар үсэг гээд тэр нь байгаа. Одоо жишээ нь тэрнээс нэг л хүн алтаатаа гэрээ хаяга тавьчихл тэгэл тэр дуусчих واخгүй. Энд чинь өөрөө дээж хүүх маань хүмүүсийн эвлэлтэн нэгтгэхэд аюул мохоо бүдүүлгээр халдчихж байгаа явдал юм байна. Тэгээд энийг үндсэн хуулийн цэцэж хүлээж авдаг юм байна. Дээж хүүх ямар өөрөөгөө шүүх биш те. Нэг ийм сонин ийм одоо юу цэц рүү ер нь санал явсан юм уу? Үгүй цэцэн гэдэг юм. Цэц чинь ерөөсөө дээж хүүхийн шийдвэрийг хилцдэг юм. Дээж хүүхээс тайлбараа гаргацсан юм тий. Дээж хүүхийн одоо дээж хүүхийн журам багхгүй тэр чинь. Дээж хүүхээс гаргаж байгаа журам. Тэгээд журмууд чинь бүгд хууль зүйн яамаар явдаг штэ. Тэгээд хууль зүйн яамд гомдол гаргая гэсэн чинь хууль зүйн яам чинь өөрөө дээж хүүхийн журмыг бид нар авдаг гэж байна. Дээж хүүхээс бусад бүх журмуудыг бид нар ингэж баталгаажуулж авдаг.
Тэгээд за тэгвэл захиргааны иргэн шүүхдэг гэж захиргааны иргэн шүүгч яг дээд шүүхэн шүүгчл хамгийн сүүлдээ захиргааны иргэн дээд шүүхэн шүүгчтэл очиж шүү дээ. Тэдний нэг сонирхолтой шүү дээ. Энд чинь одоо мэдгүй логикийн одоо юу гэдэг вэ нэг чинь парадокс маяг юм болчиход байна. Бухар талд орчод байгаа юм байна шүү дээ тий. Тэгээ одоо ямар ч зүйл тэгээд 801-ээр нь хийх гээл явуулжлаа. Тэгээд дээрэс нь энэ манай намын хууль чинь барууны намуудад гендрийн квот мод тулгаж мулгацсан юм гिच юм явж идэг юм байна. Барууны нам ч одоо ер нь гендрийн квотын эсрэг үзэл баримталтай нам байгаа шүү дээ. Тэгсэн чинь хуулийн дээр бүр заагаад өгчтэй. Заавал гендрийн квоттой байх хэрэгтэй. Тинчээ намын одоо бордд байгаа гишүүдийн 40% нь ямар нэгэн хүүс байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Зүгээр наривчлалчлан бүр тийм. Тэгээд Монголд одоо барууны нам байх боломжгүй болгоод байгаа юм ааш. Гайхаа. Тэгээд гендер гэж яриад одоо тэгээд сая засаг бүрдэж байхад эдийн эмхтэй хайртай байгаа. Манайх харин ерөөсө манай Монголд байгаа бүх юм зүгээр хэлбэрийн болцсон. Зүгээр л хэлбэр бүх юм нэг хуулиуд нь ингээд бүгдээр нэг юм хэлбэр өгсөн. А яг ингээд ачир дээрээ тулаад ирэхлээр тэр бүгдээрээ шал өөр бодолтой тэр гендер мендрээ бүхсэндөө жихэд сансарлуу нисгдэг тийм бодолтой байгаа байхгүй. Тэгсэн мөртөө өөрсдөө тийм уулаад талцсан. Хууль чинь ингээд нэг юм хоёр янз үйлчлээд байна л да. Өнгөтэй бол хуулийнхын дээрээ гараа суудсан. Одоо мань шиг одоо юу гэдгийг нэг энгийн одоо нэг шударгаар хөлмөрлөл эрхлээ яваад байгаа те нөлөө байхгүй хүмүүст бол хууль бол хамгийн хүнд орж ирж байна гэж би зүгээр ажиглаад байгаа байхгүй. Тийм кейсүүч зөндөө гарсан өнөөдөр нийгмийн сүлжээг бид зөндөө ярьлаа шүү дээ. Энийг одоо ерөн жишээ нь улс төрийн одоо ингээ оролцоотой явж байгаа хүний ер нь юу гэж харж байна? Хэрхэн энийг одоо бид нэр энэ хууль дээдлэх ёс гэдэг юм байна те. Дабл стандартыг байхгүй болохын тулд ер нь юу их хэвтэй юм бэ? Одоо би сүүл Батхуу хуульчтай ярьж байхад бол хүн бүр ерөөхдөө ингээд оролцоогоо нэмэгдүүлснээр ерөөхдөө энэс бид нар гарах байх гэдэг ярьж байна. Яг бид нар бас нэг юу байх хэвээр амжилт ололтоо бас нэг л харах. Бид нар бол хамаагүй дээрчиж байгаа. За 10 жилийн өмнөөс 15 жилийн өмнөөс 20 жилийн өмнөөс бүр үнэхээр сайжирсан. Манай шүүгч тэр энэ хуулийн байгууллагч тэр сайжирсан. Гэхдээ сайжирсан ч гэсэн асуудлууд зөндөө байгаа. Бид нар тэр асуудлуудыг хараад тэрийн засахын төлөө явах хэрэгтэй. Сайжирч байгаа юм сайжирч байгаа гэж хэлээд миний хувьд бол зүгээр яг шүүхийг аль болох хараат бос болох хэрэгтэй л гэж бодож байгаа. Шүүх гэдэг бол яг энэ нөгөө дабл стандартгүй байх хамгийн том газар шүү дээ. Гэтэл өнөөдөр сангийн сайд шүүхийн бүх төсвийг мэдчихээн. Тэг яаж хараат бус ажиллах шүүх? Ямарч боломжгүй шүү дээ. Санхүүгийн хувьд хараад үйжиж нэг би хараат бус ажилдаг гэж ярих чинь өөрөө тэнэглэл واخхой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шүүх засаглал эн чинь өөрөө засаглал шүү дээ. Нөгөө засаглал хууль шүүх гүйцэтгэх хууль тогтоох гэдэг. Гэтэл гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл чинь өөрөө гүйцэтгэх эрх мэдлээсээ санхүүгийн хувьд хамааралтай болохоор чи яаж тусдаа би тааж ажиллах юм чинь боломжгүй байхгүй. Тэгэхээр одоо ямар ч байсан нэг сайжруулалт бол санхүүгийн хувьд энэ шүүх засаглалыг нь тусад нь бий даалгах хэрэгтэй. Миний хувьд бол энэ ямар ч байсан нэг алхам нь тэгэх юм бол эн чинь ингээд яагаад явах. Дээрээс нь одоо яг манай хүчний байгууллагууд дээр бас нөгөө манаач их юм манах вэ гэдэг шиг нэг асуудал гарч байна. Одоо бүхэл асуудал бүгд авилгалтай тэмцэлгүй явдаг. Тэгснэ нэг тийм онгой гарцсан биш шүү дээ. АТ-гэд орохын тулд авилгал өглөө гэдэг. АТ-гэд ажилд орохын тулд авилгал өглөө гэдэг онгой гарцсан байдаг шүү дээ. Тэрэн шиг энэ нөгөө манаач их юм манах нь бас ойлгомжгүй болсон. Тэгэхээр ингээд тэр шинэ хажуудаа уул нэг юм олон нийтийн зөвлөлттэй байгаа юм шиг. Тэр олон нийтийн зөвлөл чи ямар ч их мэдзэл байхгүй шүү дээ. Хям гэдэл байхгүй. Бөөрийн болоод тий. Өөрсдөө буруугаар ойлгосон юм жилээ. Авилгалтай тэмцэх асуудлыг сурталчилдаг комисс гэдэг нөгөө яаж тэмцэх юм гэдгийг олон нийтэд ингээд гоёор харуулдаг тийм зөвлөгөө ойлгоцсон байхгүй. Уг нь бол концепц нь тэр хүмүүс чинь нөгөө авилгалтай тэмцэх газрыг олон нийтийн зүгээс хянаад тий байх ёстой байлгаж байгаа ёстой гэж чи өөрсдөө АТГ-ийн нэг хэсэг гэсэн бодцсон дууж юм л шүү дээ тэр хүмүүс чи. Тэгэхээр чи яаж яах вэ? Тэгээд нэг тим прокурор байт юм уу? Прокурорын дэргэдэх нөгөө мөрдөн байцах газрыг сэргийлэх ёстой ч юм уу? Тэ нэг иймэрхүү бас нэг ажлууд байгаа. Гэхдээ би даанч нөгөө хуульч биш учраас тэр талаар сайн мэдэхгүй. Илүү эдийн засгийн асуудлаа бол сайн ярьж чадах хаа. Миний зүгээр ихний бодол бол тийм аа. Ямар ч шүүхийг энэ засгийн газар ингээд тэ мэдж төсөн мөсвийн яадаг төсвийн дураараа тандагч гэдэг юм уу эсвэл төсвийн дураараа олгодог молдог энэ
Тэгэл нөгөө шүүх чинь ингээл гуйлгцсан царайлчаал энэ нэг байраа өөрчлөлмөр байна сайдаа гэдэг ингээд. Мен дээр одоо жишээ нь гайгүй одоо юу гэдэг жишээ авчмаар тийм кейс мессеж байдаг юм. Олон улсын туршлагач гэдэг юм. Арай ингээд хараат бус байдлыг ингээд бүрэн хангасан яг шүүхийн тал дээр. Танд би болохоор яг би бол тэгж бодож байгаа. Энэ шүүхэд орж ирж байгаа мөнгө шүү дээ. Шүүхэр маргаанаа шийдвэрлээд орж ирж байгаа мөнгө шүүхтэй л үлдэх хэрэгтэй. Төрийн төсөв рүү ерөөсөө явж болохгүй. Манайх ч одоо шууд төсөв рүү явчихж байгаа шүү дээ. Дээрээс нь жишээ нь Америк бол тэгдэж шүү дээ. Шүүхийн өмнөөс шийдвэр гаргана. Түнш улсын өмнөөс шийдвэр гаргахгүй. Монгол улсын нэрийн өмнөөс ерөөс шийдвэр гаргадаг. Шүүхийн өмнөөс шийдвэр гаргана. Яагаад гэж хэрвээ улс иргэнтэйгээ маргалдаад ороод ирвэл яах вэ? Жишээлбэл тий улс буруу шийдвэр гаргаад иргэн гомдол гаргаад ороод ирсэн чинь шүүгч улсын өмнө шийдвэр гаргахгүйгээ суужвал энэ чинь сонирхлын зөрчил үүснэ. Тэгвэл одоо тэрийг хэн шийдэх юм гэдэг асуулт гарч ирэх гэдэг. Тэгэхээр шүүх ерөөсөө улсын өмнө шийдвэр гаргаж болохгүй байхгүй. Одоо манайх ч нь бол яг Монгол улсын нэрийн өмнөөс гэж байгаа шүү дээ, тий. Тогтоолуудаа. Хань одоо тийм билүү те би. Тийм тэгэхээр ч ерөөсөө улсын өмнө шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Энэ чинь шүүх бол ингээд хараат бус одоо ерөн шүүгч өөрөө энэ төр энэ улс одоо Монгол улс гэдэг юм Монгол улсын засгийн газрыг бас хянаж байгаа нэг субъект тохгүй юу? Тэр чинь ингээд асуудал гаргаад одоо чинь Трамп ингээд шийдвэр гаргангууд шүүхтэр очил унаад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чи эн чинь өөрөө ингээд нөгөө тэр Трамп гэдэг нөхрийн нөгөө дураараа авирлах юуг ингээд хязгаарлаад байна шүү дээ. Аливаа юм чинь нэг юм балансыг барих гэдэг шүү дээ. Ер нь ягаад засаглалыг хуваарлаад байгаа юм бэ гэдэг чинь эн чинь ингээд check and balance л واخгүй дээ эн чинь бие биенийгээ ингээд хянаад баланслаад одоо хууль тогтоох нь гүйцэтгэхээ хянаад шалгаадтай тэгэнгүүт шүүх нь энэ хоёрыг хоёулангийн бас ингээд хянжид ингээд бие биендээ хяналт тэнцэлтэл байх хэрэгтэй байхгүй да. Энийг л яриад байгаа. Гэтэл шүүх нь ингээд засгийн газар ч юм уу улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж иж болохгүй л гэсэн. Юу шүүх гэдэг бол одоо бидний бодоод байгаа энэ засгийн газар ч юм уу төр гэхээс илүү энэ шүүх бол шүүх шүү гэдэг энэ концепцийг аягуулсан ойлгох хэрэгтэй. Тийм учраас шүүх ямар нэгэн хэрэг тасалсан бол тэр хэрэг тасалсан тэр орлогоо өөртөө үлдээж явах хэрэгтэй байхгүй. Тэмдэгчийн хураанд бид нар чинь төлдөг шүү дээ шүүх тэгэхээр энэ мөнгө зүнх чинь ингээд шүүхтээ үлдээд шүүх өөрөөгөө сайжруулах те ингээд одоо тэр мөнгө нь үлдэх юм бол орлогожуулах гэдэг шүү дээ. Орлогожуулаад инсентивтэй болно шүү дээ ядаж. Нөгөө шүүхийн чинь орлого нэмэгдэх юм бол илүү олон хэрэг шийдвэрлэдэг те илүү олон хэргийг сайн шийдвэрлэх тийм одоо юу гэдэг те хөшүүрхтэй болно шүү дээ. Тийм чи орлогоо нэмэхэд бол тэр хүн чинь ингээд нэг явна сте. Одоо чинь яагаад энэ Лондонгийн арбитрийн шүүх л гэдэг байгаа. Чи хувийн шүүх шүү дээ. Ер нь бол Лондонгийн гэхдээ хэрэгүүдийг маш сайн шийдвэрлэдэг, дээрэс нь маш сайн мөнгө олдог газар шүү дээ. Амар өндөр орлого олж байгаа шүү дээ. Нэг ингээл том хэрэг шийдвэрлэл тэнцэнс орж байгаа орлого чинь тэр Лондонгийн арбитрийнхаа шүүхлүүл орж байгаа. Хувийн шүүх рүү. Тэгэнгүүт тэр байгууллага илүү их орлого олохын тулд илүү шударгаар шийдвэрлэж байгаа. Одоо тэр байгууллага хүмүүсийн итгэлийг алдаад эхлэх юм бол Лондонгийн арбитр дээр шийдвэрлэхээ болоод эхэлнэ шүү дээ. Тэгэхээр чи эн чинь өөрөө. Тэгээд одоо та нар боддоо Монгол улс хүртэл Лондонгийн арбитрийн шүүхт рүү ингээл дуудагддаг шүү дээ. Тэгээд шийдвэр нь амар хүчтэй гардаг, мангар шудраг гардаг, амар шудраг гардаг те. Хүмүүс бүгд хүлээн зөвшөөрцөн те. Яг бизнес واخгүй юм чинь. Бизнес гэдэг чинь хүмүүсийн итгэцэлээр явдаг үстэй. Би чамд итгэж байгаа учраас мөнгөө төлөөд чамаас талах авч байгаад яг адилхан байхгүй. Би тэр шүүхэд итгэж байгаа учраас мөнгөө төлөөд буруу зүг шийдвэрлүүлж штэ хоёр нөхөр те. Яг энтэй адилхан процесс шүүх төр явах хэрэгтэй л та. Тэгээд манайх ч нөгөө орж ирсэн мөнгөнд бүгдийг хамж аваад төрийн сан руугаа төвлөрүүлж байгаа. Тэгээд тэндээс босоо дахиад тэгээд дараа нь гуугаал үгүй манайх энэ 0-ийн өрөөндөө шүүх хийгээд байна. Манайхаа нэг өрөөг нь томруулаад өгөөч гэдэг нэг шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг гуйлагч шиг юм ингээл явж идэг шүү дээ. Төрүүнээр нэг авилгатай тэмцэхийн асуудал ярьсных зүгээр яг надад нэг юм орж ирсэн. Одоо бид нар чинь нэг сайн нэг огцрох амархан гэж залуучууд 37 хоног тэмцэж байгаад одоо ерхий сайдаа буулгалаа. Тэглээ шүү дээ. Одоо хэрэг нь уулна аата гэдэр очсон байгаа бах тийм норлон болохоор. Та ер нь тэрний араас явсан уу? Нөгөөт чи яаж ийнэ? Нөгөө цүнх мөхөө батлсан юм уу? Батлаагүй юм уу те? Бид нар одоо зүгээр ингээд зарим нэг юм ажиллах нэг юм өнгөн гэх юм уу? Юмнууд явуучаад нөгөө цаад юмнууд нэг явахгүй ингээд наана нэг жоохон юм өнгөн шийдвэр гаргачаад тэгээд явчихад байна. Тэн дээр хувьд бол ингэсэн 5 жилийн турш хуримтлуулсан амар юм
концентрейт буюу одоо ингээд юм нэгтэрсэн эрх мэдэлтэй болсон юмсан оюурд нь яг 5 жилийн турш ерөнхий сайд хийсэн сүүлийн баг 30 жил байгаагүй шүү дээ. Угаасаа хамгийн урт тэгэнгүүт чинь тэр 5 жил эрх мэдэлд байсан хүн чинь маш их эрх мэдлийг өөртөө цуглуулсан байсан. Тийм учраас тэр хүн чинь баг дарангуулагч болох нь холбоогүй байсан. А миний хувьд бол номер 1 ажил бол энэ эрх мэдлийг тэ тараах хэрэгтэй гэж үзсэн. Энэ эрх мэдэл ямар нэгэн байдлаар ингээд саарах хэрэгтэй. Тэ энэ хүн чинь зүгээр ингээд дуртай хүмүүсээ очиод цагдаа явуулаад шалгаал шалгангуудаа дуртай хэрэгтэй ингээл явуулдаг байлаа шүү дээ. Тэр нооргийн асуудал тэр тэгсэн шүү дээ. Зүгээр нэг PC тоглож ирсэн. Тэрнээс гадна өөр зөндөө олон хүмүүс тэр яриаггүй л болохоос биш маш олон хүмүүс тэр ийм үйл ажиллагаа явуулсан. Эхний ээлжинд энэ хүний энэ их хуримтлагдсан, энэ их нягтарсан эрх мэдэл нэгдүгээр тарж байгаа. Энэ бол маш сайн үзэгдэл. Хүмүүст амьсгаах боломж олж байгаа гэсэн. Чи хэрвээ анзаарсан бол оюутны засгийн газар огцорсны дараа салбарын чинь хэвлэлийн бохирлыг гээл те. Манаач салбар өстө дампуурсан байсан. Энд ч байсан гэдэг хүмүүс ингээ ярьж эхэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө бүгд чимээгүй те. Хүн намын хүртэл дуу орж эхэлсэн шүү дээ. Өстө дарамттай байлаа гэж тэр мөнгө соёлгээд нөлөөсөн зээлгнэл те. Өстө наваг дарамттай байсан гэл ингээ хүмүүс ярьж эхэлж байгаа байхгүй. Нөгөө аимшигтай ингээ нөгөө нэгтэрсэн байсан тэр том данхар эрх мэдэл чинь ингээ суларж штэ тий. Энэ бол нэгдүгээр хамгийн чухал. Миний хувьд бол номер 1-т энэ бол хамгийн чухал байсан. Одоо энэ шинэ гарч иж байгаа ерөнхий сайд ихнээсээ эрх мэдлээ ингээд үрж эхэлж штэ. Тий. Эн чинь бас тодорхой хугацаа орно. Тэр дунд чинь өчнөө конфликт болно. За айгүй бол эрх мэдлээ үрж амжаагүй байхдаа унаад өгч магтгүй дээ. Энд чинь ингээд өөрөө айгүй том процесс байхгүй. Тэгэхээр энэ эрх мэдэл өөрөө нэг газар төвлөрдөг биш. Байнга ингэж хуваагдаж, задарч эрх мэдэл өөрөө одоо юу гэдгийг те одоо нэг төвд биш ингээд олон төвтэй болох хэрэгтэй. Ингээд те жижигэрч явах хэрэгтэй эрх мэдэл. Энэ бол айгүй чухал процесс. Хоёрдугаар авилгалтай тэмцгийн хуулийн процесс явагдаж байгаа хөө. Тэгээд тэрэнд одоо бид нар хөндлөнгөөс нөлөөлөд бол хэрэггүй л гэж бодож байна. Яг үнэ. Харин эсвэргээрээ шийдвэр нь гарцсны дараа үгүй эн чи ийм болцсон биз дээ, ингэсэн биз дээ. Ингэчээд ах чи яагаад ингэж байгаа юм гээд. Бас нэг юм байгаа. Тэр хүн ёс зүйн хариуцлага хүлээсэн. Тэрийг бас аягуулсан ойлгох хэрэгтэй. Иргэд шаардсаар байгаад тэр хүнийг ёс зүйн хариуцлагыг хүлээлгэсэн. Энэ бол өөрөө маш том соёл. Ямар ч газар ингээд нэг асуудалд орчоод огцорж явах хэрэгтэй үстэй. Гэтэл Монгол төрөөс огцордгүй байсан байхгүй. Гэтэл манад тэр том эрх мэдлээс тэр том албан тушаалаас нь буулгаж болдгийм байна гэдгийг хүмүүст харуулсан. Хүмүүст итгэл найдвар өгсөн нь хамгийн чухал зүйл байсан. Шин жишг байхгүй. Ингээд дураараа дургаад дун чөмөрөөж иргэд иж болдгоо юм байна. Хүмүүс чинь бас ингээд бас нэг тэнэг биш юм байна. Энийг хардаг болцсон юм байна. Энийг ойлгодог болцсон юм байна. Тэ? Бас нэг юм өөрсдөө нэг хязгаартай байхгүй болохгүй болцсон юм биш үү гэдгийг айгүй том харуулсан. Тэгээд тэр авилгал асуудал би бол тэгж бодож чинь нөхөр чинь одоо улсын хурлын гишүүн байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүн чинь өөрөө халдчихгүй хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол яг улсын хурлын гишүүн болсны дараа яг илүү яг жинхнээсээ хэрэг мөртөн байцаалтны хол л гэж бодож байна. Яг үнэ хэлэхдээ. Түүнээс нэг тийм хийсвэр те. Тийм бол алга. Тэр халдшгүй дарахаа ирэхээс нь буулгасан усуд их ховор шүү дээ тий. Тийм шүү дээ. Гэтэ бас тэр нь ч зүг бах. Хууль тогтоох дээд байгууллагын одоо гишүүнийг дуртай хүн ирээд ингээд янз бүр болгоод байдаг бол байж болохгүй л. Илүү нөгөө бид нэр парламентын засаглалаа бодох юм бол тэр нь зүг бах. Буусныхан дараа шалгаад хариуцлагыг хүлээлгэж идэг. Энэ бол илүү зөв жишг баг. Яг илүү нөгөө тогтолцоогоо харах юм бол. Тэгэл улс төрчих болгонд нэг нэгнийгээ барьж хийгээд их юм бол энэ чинь нөгөө хууль тогтоох дээд байгууллага шүү дээ. Төрийн эрх барих дээд байгууллага чи өөрөө тогтворгүй болдог байхгүй. Гэтэ төрийн эрх чи ард түмнийхэн гарт байдаг юм. Яг үндсэн хуулийн дээр төрийн эрх барих дээд байгууллага бол нөгөө ард түмний төлөөлөл болж сонгогдсон улсын хурл гэж бичсэн байгаа шүү дээ. Ерөнхийлөгч биш, ерөнхий сайд биш, улсын хурл байхгүй. Давхар дээлний асуудал яригддаг шүү дээ. Гишүүн болно, гишүүн болчихсон сайд болно тийм үү? Тэнгүүд одоо сайн нэг асуудууд гарч ирлээ шүү дээ. Засгийн газрын гишүүд хуралдаандаа суухгүй байна гэдэг тий. Одоо ер нь энэ бол давхар дээл байгаа үе болгонд л ер нь гарч ирж ирсэн зүйл л тий.
Тэгэхээр энэ тал дээр ер нь та ингээд улс төрч хүн шүү дээ таа ч одоо. Өөрөөр тий өөрөөр Тэр сонирхох гэж байна. тий өөрөөр хэлсэн бас нэг үзэл санааг дэлгэрүүлэх гэдэг либертал үзэл дэлгэрүүлэх гэдэг нам хүртэл байгуулах гэж явж байгаа нэг одоо улс төрч гэхгүй одоо бид нэр юу гэж хэлэх вэ тий. Тэгэхээр тэрэн дээр юу гэж ямар бодолтой байх вэ ер нь? Яг нөөний check and balance center чи байхгүй болчиход байгаа юм шиг юм. Тий уг нь би биний хянаад байж байгаа. Яг нь ийм юм шиг санагдаж байгаа. Зүгээр яг энэ үзэл санаа гэхээс зүгээр энэ тогтолцоо талаас харахад манад хитрхи олон сайд одоо энэ манай засгийн газар чи амар данхар бүтцтэй шүү дээ. Одоо 20 гаруй сайдтай тий. Тэнгүү чин 120-ийн бараг 6-ны 1 нь болчиход байгаа байхгүй. Тэгээ бүгд улсын хурлаас. Би бол Монгол улсад нэг 8-9 яам байхад л бүр хангалттай гэж боддог байхгүй. За бүр их хуцуул 5 яам байхад болоо. Enough. 100 гаруй сая хүнтэй Япон улс 10 хэдэн сая яамтай байгаад болоо л 11-2 яамтай. Манайч 3 сая үлэн мөртлөө 100 яманд 60 ухна гэчир ийм олон сайд Монгол улсад ирэхгүй. Хэрвээ 8 ямтай болчвол 8 л улсын хурлын гишүүн байгаад ямар ч нөлөө байхгүй шүү дээ. 126-гийн 8 гэдэг чинь хэдий? 110 хэдэн 118 гишүүн байна гэсэн чинь ямар ч нөлөөгүй байхгүй. А гэтэл өнөөдөр чи ингээд хамаг 20-од амтан тэрийг үрж ингээд яваад өчлөө шүү дээ. Ямар хэрэгс. Тэгэхээр би бол засгийн газар жижигхан байх хэвээр, цөөн яамтай байх хэвээр, цөөхөн чадварлаг яамтай байх хэвээр, төр ард иргэдийн бүх амьдралыг зохицуулах ёсгүй гэж үздэг. Тийм учраас цөөхөн байх юм бол тэр давхар дэглэмэл бол их нөлөөлөхгүй байх. Тэр тусмаа 126 76-тай байхад бол амар нөлөөтэй байсан шүү дээ. 126 болчиход бол нөлөө нь одоо буурчлаа. А гэхдээ яамдынхаа тог цөөлөх өслөө. Тэр нам руу нэлээд их мэдл явчихаагүй юу? Сая. Би зүгээр ингээд ажиглаж байгаа юм да. Хүмүүс ч гэсэн хэлж ирсэн сошиал орчинд. Пропорционал руу орсон, нам хүмүүсээ дэвшүүлсэн. Тэгэнгүүт нөөнийг намын жигсаалтаар орсон улсууд ч нөөрэ ороод яг намын даалгавраар яваад байна шүү дээ, тий. Ингээд нам юуг шийдэн яг л тэгж шүү дээ. Одоо нэг алдар коноп дардаг хүмүүс гэж анх яриад байсан. Тийм байгаа юу? Одоо жишээ нь надад бол тэгж харагдсан шүү дээ. Артын намд ч харин ч нөгөө жигсаалтын хэдэн хамгийн ребел байгаа юм шүү. Тэгээ сөрөг. Тэгээ одоо ингээ харангуут ч одоо яг засгийн газар нь бол ер нь жигсаалтын эдээс л айж штэ. Ардсан нь бас ялгаа авахгүй те. Сая хамтарсан засаг гээл орсон хин хамгийн их цор хийсэн. Нана жигсаалт одоо баярмаа гişүүн байна те. Цэнгүүн байна. Гэт ингээд харах юм бол тэгээ нөгөөдөл ч одоо сүултээ энэ юу жигсаалтын эдэл юу болохгүй байна гээл намтайгаа үзээд ах юм. Намын дарга ухсаад штэ. Тэргээд ингээд яваад байгаа штэ. Тэгэхээр би бол харин ч энэ жигсаалтын эд бол нөгөө намын одоо бодлого гэхээсээ илүү нөгөө нийгэмд хэрэгтэй байгаа, олон нийт хэрэгтэй байгаа тий тэр зүйлүүдийн төлөө аягүй сан дуурч чадчихна даа л гэж харж байгаа. Яг үнэглэхэд тий. Харин эсрэгээр нөгөө тойргоо сонгогдсон эд чинь бол нөгөө тойргоо одод янз бүр юм ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө чөлөөтэй дураараа ярих боломжийг тэр нөгөө листнийхэн чинь гарч ирж байна. Өнөөдөр хамгийн том одоо 2-1 байхад хамгийн том сөрөг хүчний хэн хийсэн? Дандаа л нөгөө хөрхөн муу нэртэй чигсаалтаар орж ирсэн хүмүүс чинь хамгийн сайн шүүмжлээ өстой 2-1 чинь. За ингээд бидний урилгыг хүлээж авч элен талуугүй ярьсан дээр маш их баярлалаа. Тэгээд ажилд нь болон таны одоо хийх гэж байгаа нийгэмд бас өөрчлөлт авчирж байгаа бүх зүйлд чинь муу амжилт хүсье. За баярлалаа.